Нэвтрүүлгийн хамтрагч өв соёлын голомт төсөл. Буддизм ба шинжлэх ухаан сэдвт энэ нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар бид нар боловсрол, хүмүүжил, суралцах үйл явцын талаар ярилцахаар зочин хоймортой Монголын Бурхны шашны төв Гандан Тэгшлэн хийдийн Дашчоомбол Датсангийн Шун лайв Гавж Батбаатар лам, боловсролын шинжлэх ухааны доктор, профессор, сургууль хүмүүжүүлэгч Батхдахгүй нарыг урьж авчираад байна. Өнөөдрийн нэвтрүүлгийн гол сэдэв бол боловсрол гэж хэлсэн. Тэгэхээр монголчуудын хувьд 90 оноос хойш боловсролын тогтолцоогоо зөв хөгжүүлэх гэж, доктортой байлгах гэж нэлээд хичээж чармааж байна. Энэ дээр бол онооч бий байх, алдаач бий байх. Гэхдээ бид нар энийг ялгаж салгаж ярихаасаа илүү уламжлалт Монгол боловсрол олгодог ийм арга технологи ямар байж вэ? Монголчууд үр хүүхдээ хэрхэн сургаж хүмүүжүүлдэг байсан талаар Батхдахгүй та өөрийнхөө судалгаа, өөрийнхөө мэдлэгээс бид нартай хуваалцаач. За сайхан нэвтрүүлэг явж байна. Тэгэхээр 1990 онд нийгмийн тогтолцоо өөрчлөгдөхөд мөн боловсролын тогтолцоо дагаад өөрчлөгдсөн байдаг. Өмнө одоо бид ганцхан соёлын сургууль хүмүүжүүлэх ухаан гэдэг шинжлэх ухаантай тэр нь зөвхөн сургадаг, хүмүүжүүлдэг гэсэн хоёр цонхоор л хувь хүний хөгжил, төлөвшил, боловсролыг хардаг байлаа. 90 оноос эхлээд дэлхийн нийтэд өгсөн энэ боловсрол судал гэдэг нэр томьёог бидэнд оруулж ирсэн юм байнамаа. Тэгээд багшийн дээд сургууль, боловсролын их сургууль болсон, сургууль хүмүүжил ухааны хүрээлэн гэж миний ажиллаж байсан тэр хүрээлэн боловсрол судлалын хүрээлэн болсон, сургууль хүмүүжүүлэх сэтгүүл маань боловсрол судал болсон. Ингээд боловсрол гэдэг нэр томьёог ер нь их авах болсон. Тэгэхээр нийгмийн шинжлэх ухаан, хүмүүнлэгийн шинжлэх ухааны аль зааг дээр байдаг маш том нийгмийн одоо судалгааны том салбар бол энэ боловсрол судлаа хамаа. Боловсрол судлалын дотроо одоо боловсролын түүх, боловсролын философи, боловсролын эрх зүй, боловсролын эдийн засаг, боловсролын дидактик, боловсролын сэтгэл судлал гэдэг 10 гаруй одоо салбар шинжлэх ухаанаас бүрдсэн ийм том шинжлэх ухаан юм аа. Тэгээд энэ боловсролын тогтолцооны хамгийн нэг том өөрчлөлт бол өмнө ганцхан албан боловсрол байсан. Тэрнийгээ бид албан боловсрол хэлэхгүй зүгээр л улсын төрийн боловсрол байсан. Тэр нь хоёр хуваагдаад албан ба албан бус боловсролын тогтолцоо шинээр бий болсон байна. Одоо энэ албан бус боловсрол гэдэг нэр томьёогоо бас өөрчлөөд яг нь насан туршийн боловсрол гэдэг ингээд явж байна. Бүх аймагуудын боловсрол соёлын газар, насан туршийн боловсролын төвтэй манай энэ хүрээлэнгийн дэргэд одоо мөн насан туршийн боловсролын судалгааны төв ингээд ажиллаж байгаа. За иймэрхүү өөрчлөлт шинжилт бол одоо сүүлийн 20-30 жил явагдаад өнөөдөр одоо энэ боловсрол судал гэдэг энэ шинжлэх ухааны судалгаанч тэр, сургалтчнч тэр их амжилттай явагдаж байна. За энэ дотроос миний хамгийн одоо их анхаарсан юм Монголын боловсролын төв, тэр тусмаа ардын сургууль хүмүүжүүлэх ухаан, гэрийн боловсрол, гэрийн хүмүүжил гэдэг зүйлийг одоо их судлаа. Энэ чиглэлээр бас олон ч ном тохиомол бичиж зохиож гаргасан. Тэгэхээр өөрийн чинь асуултанд хариулахад энэ уламжилт боловсрол гэдэг бол одоо үнэхээр түүхийн хувьд цаг хугацааны хувьд ч гэсэн уртын урт түүх замтай. Тэгээд Монголын одоо боловсролын түүхэнд дотор ихтэл Монгол сургууль ихтэл одоо 3 янзын хэв шинжийн сургууль байгаа юм л да. Иргэний боловсрол олгодог гэрийн сургууль, шашны боловсрол олгодог шашны сургууль буюу Датсан, төрийн боловсрол олгодог төрийн сургууль гэдэг. Тэгээд энэ сургуулиудын түүхийг судалж явах явцад ер нь Монгол хүнийг Монгол
хүн болгодог, Монгол хүн байлгадаг энэ хүмүүжил талд их анхаарсан байдгийг. Тэгэхээр одоо өнөөдрийн миний ярианы дотор бараг боловсрол эрдэм ухаанаас илүү хүмүүжил гэдэг үг нэлээд гарах байхаа л гэж ингэж бодож байна да. Өөрөө олон жил одоо сүм хийдэд бүгд найрамдахын Тэхэг улсын гомон датсанд олон жил суралцсан ийм сайхан лам хүн байгаа. Тэгэхээр буддийн мэдлэг ухааныг олгодог энэ тогтолцоо өөрөө маш олон зуун жилийн түүхтэй энэ тогтолцоо байдаг. Тэгэхээр энэ тогтолцоо зөвхөн мэдлэг ухааныг олгохоос гадна буддийн одоо ёс зүй буюу дулба, вина ёсны. Тэгэхээр энэ боловсролтой хэрхэн уялддаг вэ? Ёс зүй, боловсрол хоёр. Боловсрол олох болоод үүнийг бол одоо яг шашныхаа нэр томьёонд бол гэгэрэх явц гэж би бол ойлгоод байгаа юм тийм ээ. Тэгээ энэ шашны боловсрол олгох, энэ гэгэрэлд хүргэх энэ зарчим нь бол ерөнхийдөө зорилго болоод за цаг хугацааны асуудал тэгээд альва сэтэл санааныхаа үүднээс ч гэсэн өнөөгийн боловсролтой харьцуулахад бол нэлээ гүнзгий болоо явчихна. За одоо амтэн бүхнийг одоо төгс гэгэрэлд хүргэх гэсэн юм зорилготой. Туйлын зорилго нь. За үйл явц цаг хугацааны хувьд бол одоо нэг насны нэг амжиргааны мэдлэгийг олгоно гэхээс илүүтэй олон төрлийг дамжсан юм одоо цаг хугацааг ингэж баримталж одоо явдаг байхan тийм ээ. Одоо нэг төрөлдөө хүн гэгэрэлд хүрчихгүй дараагийн төрөлгээд ингээд яриад явах жишээ. За сэдлийн хувьд бол мэдээж альва бодгал бүгдээрээ дотоод сэтгэлийнхээ мөн чанарт бол бурханлаг гэгэн чанартай. Тийм учраас тэр одоо гэгэн мөн чанарыг л одоо ил болгоход одоо ингэж зорьсон. За эцэст нь бол одоо бүгд одоо төгс гэгэрэлд хүрнэ гэсэн юм санааг нь агуулсан ерөнхийдөө бол тийм ээ. Хамгийн гол чухал юм бол одоо бурхны энэ сургаал номлолыг хувь хүнд ерөөсөн зөвхөн мэдээд зогсох төдий биш. Түүнийг бол одоо ерөөсөн дотоод сэтгэлд нь одоо дадуулах ийм одоо асуудал байдаг. За үүний хамгийн одоо нэг жишээ бол мэдээж одоо таны ярьсан ёс суртахуун буюу дүлва. Тийм учраас альва датсан сургуульд эхлээд шавлаад орж байгаа хүнийг хамгийн ихэнд одоо тэр дүлвааныхаа ёс дагуу одоо сахил хүртээдэг тийм ээ. Хамгийн ихний л одоо лам болж байгаа хүний тэр бурхны номоор суралцах гэж одоо зорж байгаа хүний хамгийн ихний нэг алхам бол одоо сахил хүртэх тийм. За тэгээд дараагийн асуудал бол мэдээж багш байгаа. За тэгээд цааш нэг нарийн ярих юм бол их олон юм байна. Тэгэхдээ одоо ингээд довчих ярихад бол багш нар дотроо бас одоо олон янз байж байна тийм ээ. За эхлээд одоо өдий одоогийн датсангуудын нийтлэг байдлаар ингээд аваад үзэхэд бол хамгийн эхлээд тэр хүн датсанд орохдоо бүртгүүлэхдээ жигдэн гэм буюу одоо үгчлээд орчуулах юм ертөнцийн багш гэж тийм ээ. Манайхаар бол одоо гэрийн багш гэсэн санаа байдаг тийм ээ. За тэр гэрийн багшийг эхлээд сонгосон байх ёстой. За тэр гэрийн багш бол цаашид одоо тэр хүүхэд ямар хүн шав орох уу, ямар хичээлдээ одоо ямар маягаар суралцах уу, тэр бүгдийг одоо харж, хандаж, тэр хүнд одоо зааварлаж ингэж байх ёстой хүн. Яг тэр хүн бол тодорхой хичээл бол ийм хичээл орно гэсэн байхгүй. Ерөнхий бүгдийг одоо хариуцж ингэж ажиллах хүн байдаг. Датсан хийдүүдийн сургалт бол одоо 16 одоо зэнда байдаг. Одоо 16 анги гэсэн үг. Монголчууд эртээр үеэс үр хүүхдүүдээ за эрх мэдэлтэй хүн болоорой гэдгүү, эд баялагтай хүн болоорой гэдгүү, харин эрдэмтэй хүн болоор, номтой хүн болоорой гэдэг. Энэний утга учирыг бас та тайлбарлаж өгвөл. Монголчууд яагаад энэ эрдэм ухааныг их эрхэмлэх болсон юм бэ гэхээр зэрэг энэ хүний оюун ухааны хөгжил сайтай хүн бол заавал тэр хүмүүжил төлөвчдөөрөө их зөв хүн болдог. Тий. Эрдэм номыг бол өөрийнхөө
тусын тулд биш өрөөд бусдын сайн сайхны төлөө зориулдаг учраас энэ эрдмийн өгөөж бол их юм аа. Тийм учраас одоо эрдэмтэй сайн хүн болоорой гэж хүүхдээ багаас нь өрөөдөг. Хүүхэд болгоныг одоо гэрийн сургуулаар, эсвэл танхимын сургуулаар, эсвэл одоо эрэгтэй хүүхдүүдийг одоо хүрээ хий датсангийн газар суулгаж лам болгодог ч юм уу. Ингээд эрдэм мэдгийг олохыг л их эрхэмлэж ирсэн. Тэгээд сайн хүн, муу хүн гэж тодорхойлж байгаагийн хамгийн гол шалгуур нь юу байдаг вэхээр ёс суртахуун. Одоо ёс суртахуун дотор одоо хүнлэг зан чанар, хүнлэг ёс суртахууныг хамгийн их эрхэмлдэг. За энэ хүмүүжлийн суурийг хэн тавьдсан бэ гэхээр Монгол гэрийн сургууль тэр ээж нь юм. Тэгэхээр их нь ямар бол хүүн тийм л байдаг. Тэр ихийн хүмүүжил, ихийн сургууль хүмүүжүүлэх ухаан гэдэг бол одоо хүүхдийг яг хүн болох суурийг тавьж өгч байгаа учраас энэ гэр бүлд хүмүүжил суурийг их сайн тавих хэрэгтэй юм аа. Дулбаанд бас байна. Эрдэм бүхний суурь бол сахил санвар гэж. Тэгэхээр эрдэм номын одоо хамгийн чухал үндэс нь бол ёс суртахуун юм аа гэсэн үг шүү дээ орчин үеийнхаар. Энийг та арай дэлгэрэнгүй тайлбарлуул. Тэр датсанд шавилж байгаа хүн дулбаа вина усныхаа дагуу сахил самаар хүртдэг тийм ээ. За энэ нь юуг хэлж гэнэ вэ гэхээр ерөөсөн тэр хүний цаашид дараагийн одоо эрдэм мэдлэгийг олж авах хамгийн суур буюу тэр суралцах тэр боломжийг бүрдүүлж өгж байгаа зүйл нь ерөөсөө л одоо сахил самаар буюу тэр ёс суртахуун. Ёс суртахуун буюу энэ сахил самаар гэдэг зүйлийг Бурханы шашны сургаал ном болоод одоо энэ явуулж байгаа сургалт явуулж байгаа татсан сургуулиуд хамгийн гол зүйлээ гэж үздэг. Тийм ч учраас эхлээд одоо орж байгаа хүн заавал одоо сахил хүртээж тийм ээ. Лам хүний сахил хүртээгээд юу сахих ёстой, ямар зарчим баримтах ёстой гэдгийг бүгд нарийн зааж өгөөд за ингээд тэр хүн бол хамгийн гол зүйл нь ёс суртахуун гэдэг төр зүйлээр суурлаад тэгээд цаашаа одоо тодорхой мэдлэг сургалтандаа хамрагдаад ингээд явдаг юм очиртай. Боловсрол мэдлэг чадварыг ёс зүй, ёс суртахуунтай хэрхэн нийцүүлж чадж байгаа вэ? Энэ нь манай өнөөдрийн одоо боловсролын эрэлт хэрэгцээг хангаж чадж байна уу? Тэгэхээр хүний боловсрол гэхээр бид зөвхөн нэг мэдлэг буюу хичээлээр ойлгоод байдаг байсан үе бий. Тэр мэдлэг бол чухал юм аа. Онлын мэдлэг. Тэр мэдлэгийг хэрэглээ болгох тал нь одоо орхигдоод байдаг манай сургалт. Тэгээ хэрэглээ болоогүй мэдлэг гэдэг бол одоо хоосон төдий ингээд ийм зүйл болчих гээд байгаа. Тэгэхээр зэрэг мэдлэг олгосон бол тэрнийг чадвар дадал болгож баталгаажуулна. За дараа нь тэн дээр хандлага гэж нэг их чухал юм байна. Хандлага буюу төлөвшил. Ер нь тэр мэдлэг эзэмшсэний эцсийн үр дүн юу юм гэхээр л сайн хүн болоход л зориулагдчих. Тэгэхээр зэрэг эргээл нөгөө ёс суртахуун хүний хүмүүжлтэйгээ холбогдоод байна. Хүмүүжил жаахан тааруу байгуул хичнээн их эрдэм мэдлэгтэй байгаад харин ч тэр эрдэм мэдлэгээ буруу тийш нь хэрэглэх. Одоо энэ дэлхийн алан хэдэгч террорист улсууд гэдэг чинь үнэхээр мэдгийн хувьд бол боловсролын хувьд дээд зэргийн боловсролсон улсууд. Тэгээд онгоц бариад нисч чадна, компьютерийн ар сургууль ямар ч програм дээр ажиллаж чадна. Хүнийг хайрлах, тэр хүнлэг ёс суртахуун тэр юм дутагдж байгаа. Тийм учраас энэ мэдлэг, боловсрол, хүмүүжил бол их сайхан хослох ёстой. Тэгээд зэрэг манай сургалтанд өнөөдөр энэ хүмүүжил гэдэг юм нь орхигдоод тэр мэдлэг боловсролоо чухалчлаад явдаг. Ялангуяа ерөнхий улсын сургууль тэрнээс уршаага цэцэрлэгийн боловсрол буюу сургуулийн өмнөх боловсрол тэр бага хүүхдүүдэд хүмүүжлийг л зөв хүмүүжлийг сайн хүртэх ёстой юм аа. Буддийн мэдлэг ухааныг гүн үзлийн агуу явдлын гэдэг ерөнхийд нь том хоёр ангилдаг. За мэдлэг ухаан нь өөрөө тухайн хүний үзэл бодлыг төлөвшүүлэхэд их чухал. Нөгөөх нь болохоор явдал мөрийг засгаад. Тэгэхээр явдал мөр гэж яг одоо юугаа хэлээд байна? Энэ үзэл, гүн үзэл, агуу явдал хоёр нь дээдсийн хувьд энгийн улсуудад бол миний үзэл бодол явдал мөр. Тэгэхээр энэ боловсрол нь хаана байна? Ёс суртахуун нь хаана байна энэ дээр? Гүнзгий үзлийн мөр болоод агуу их явдлын мөр гэдэг ингээ хоёр ай савнд хувааж ер нь үздсэн байгаа Бурхны сургаал номыг. Одоо гүнзгий үзэл гэдэг нь бол хоосон чанарын сургаалттай ер нь холбоотой. За агуу их явдлын мөр буюу тэр дараагийн зүйл нь бол тэр хоосон чанарыг ойлгож ухаарахад хэрэгтэй.
одоо хүний дотоод сэтгэлийн боловсрол болоод түүнээс гарах одоо бие хэлний үйл явдлыг л одоо ерөнхийдөө хэлж байна гэсэн санаа. Агуу их явдлын мөр гэдэг нь бол одоо бидний ярьж байгаа одоо бодмөрийн зэрэг тийм ээ. Бодмөрийн зэрэг л гол нь юм байгаа юм. Энэ ерөнхийдөө энгийнээр хэлэх юм бол хүн хамгийн доод төвшнгөөс хамгийн дээд тэр төгс гэрэлд хүрэх одоо тэр шат мөрийг л одоо хэлж байгаа шүү дээ тийм ээ. Одоо сая багт тогтохгүй хэлж байгаагаар өнөө цагийн боловсрол бол зөвхөн мэдлэг төдий талаас нь хараа тийм ээ. Цаашаа тэр хувь хүний тэр дотоод сэтгэл тэр хувь хүний хүн чанар хүмүүжил талрыг ер нь жоохон орхигдуулаад байгаа шүү дээ. Бурхны шашин бол ерөөсөн бурхны шашны бүх одоо сургаал номлол бүх одоо тэр сургалт хүмүүжүүлэх тэр явц бол ерөөсөн хүний дотоод сэтгэлд хандсан байдаг. Бүх зүйл нь. Мэдээж бусад аливаа одоо урлагын ухаан болоод тэжээхүү ухаан тэргүүтээ салбар одоо мэдлэгүүд бол байна л да. Гэхдээ хамгийн гол зүйл нь бол ерөөсөн суур зүйл нь бол тэр дотоод сэтгэлийн боловсролд анхаарсан байдаг. Одоо гүнзгий үзлийн айс хавнд бол одоо хоосон чанар болоод аливаа гүнзгий мэдлүүд одоо ингээд хамаарх нь. Түүнийг бол одоо суралцах тэр үйл явц тэр шат тараалал тэгээд тэр дотоод сэтгэлийн тэр хөгжлийн үйл явцыг бол агуу их явдлын мөр гэж ингэж одоо товчхондоо хэлсэн байхамаа. Уламжилт боловсролд давмгайлсан 19-р зууны сүүл 20-р зууны ихэнх. За тэгээд нэг сүүл дундуур нэг 60-70 жил бид нар зөвлөлт холбоот улсын одоо боловсролын тогтолцоог шууд хуулбарлаж авсан бас нэг 60-70 жил. За ингээд дараагийн 90 оноос хойш өөрсдөө таарах боловсролын тогтолцоог эрэлхийлж явсан нэг 30 гаруй жил. За эндээс боловсрол ёс суртахуун гэдэг дээр бидний алдсан болоод онсон зүйл юу байна утгахдаггүй. Ардын хувьсгалаас өмнө тийм үү тэр хэдвэр зуунч байдгийг за тэгээ их Монгол улсын үеэс эхлээл 13-аас ер нь 19-р зуун хүртэл энэ хувь хүний хөгжил төлөвшил тэр хүмүүжил ёс суртахуунд их анхаарсан. Тэнд одоо манай энэ бурхны шишний үзүүлсэн нөлөө их бий. За тэгээ сүүлийн яг гоо бидний социализм гэж хэлдэг тэр он жилүүдэд үнэхээр одоо зөвлөлбод улс буюу социалист орнуудын сургууль мужуулах ухааныг үзсэн, тэн дээр тулгуурсан. Тэр сургууль мужуулах ухаан бол мөн л одоо үзэл сурталчилсан, анги нийтээр нь сургадаг, хоорондын сургалтын системтэй. Хүн болгонд л одоо боловсрал болгоно гэдэг нэг юм зорилт байсан юм шиг байна. Гэтэл манай уламжил сургалтанд аж амьдралын боловсрал буюу аж ухаан гэдэг юмыг тэр гэрийн боловсралаар, гэрийн сургуулиар олоод аав нь дархан хүн байсан бол аавыгаа дуурайгаад эрэгтэй хүүхд дархан болчих, сайн малчин болдог ч юм уу. Энэ чинь мөн л боловсрал. Тэгэхээр уламжил сургалтын хамгийн ихэнд нэг юм зүйл яг шавийг сонгох гэж. Шавийг яаж сонгодог юм бэхээр тэр хүүхэд одоо эрдэм номыг сурах чадвар чансаа юм өгөгдөл байна уу юу? Тэр төрмөл чадвар тэр юмыг их гол болгоод тэгээ ялгуурт сургадаг байсан. Одоо манай уламжил сургалтын нэг сайн зүйл юм л да. Ер нь хүүхдийн багаасан дээр авиас үлгийн тодруулж сурах явдал бол их чухал да. Өнөөдөр харин хувийн хөвчлийн зарим сургуулиуд хүүхдээ яг авиас дээр тулгуурлаад одоо хөгжүүлж байна л да. Одоо жишээд миний ажиллаж байгаа энэ Монголын сургууль бол хүүхдийн зураг төрслөл энэ талын авиасыг хөгжүүлэх жишээний юм. Хүн болгон адилгүй хөлөг болгон жороог үүдэг шиг хүүхд бүрийн тэр сурах хэрэгцээ, сонирхол одоо тэр юм нь өөр байна. Боломж нь ч өөр байна. Тэгэхээр тэр өөр сургалтанд зориулсан ийм одоо сургалтын олон хэв шинж сургуулиуд бий болоосаа гэж бодож байгаа. Уламжлалт буддийн мэдлэг ухааныг олгодог боловсролын тогтолцооноос өнөөдөр энгийн амьдралаар амьдарч байгаа хүмүүс юу илүүг ойлгож сурч авбал та илүү ач холбогдолтой ач тустай гэж үздэг вэ? Хүний дотоод сэтгэлд хандаж байгаа цаашлаа тэр хүнийг дотоод сэтгэлийн бүх гэмээс нь одоо салгах, бүх буруу үзэл бодлоос нь салгах, бүх буруу одоо баримтлуудыг одоо зөв болгож ингэж одоо хувиргах тийм ээ. Тэгээ эцэст нь одоо хүн бол төгс одоо гэгээлд одоо хүрнэ гэсэн ийм одоо зорилт байдаг учраас орчин үеийн одоо энэ боловсролын системд ч юм уу эсвэл одоо эцэг эхчүүд хамгийн анхаарах зүйл бол ерөөсөө хүн чанарыг
голлоод тэр хүний дотоод сэтгэл, тэр хүмүүжлийн төлөвшлийг л одоо эхнээс нь бүр хар багаас нь одоо энэ хүүхэд чинь нэг ойтой, хоёр ойтой гэд ингээд нялах юм гэд ингээд хандаад байх биш. Тэр хүүхдэд ерөөсөө ер нь бол хүний эхийн хэвлийд байхтай хүртэл тэр орчин нөхцлөөс хүмүүжил авч идэг гэж үзэж байгаа шүү дээ, тийм ээ. Тийм болохоор хүүхдийг баг гэж гололгүй бүр одоо нэг хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа гэдэг шиг баг наснаас нь л одоо тэр хүнд тэр хүмүүнлэг чанарыг, хүн чанарыг тэр сайн зөв одоо ёс суртахуун, зөв зан авирыг суулгахад л одоо анхаарах нь хамгийн чухал гэж бодож байна да. Монголчууд бүр хүүхдийг их эртнээс нь ажигладаг. Сайтар ажигладаг. Энэ ер нь ямар хүн болох нь вэ? Ямар зүйлийг сурвал илүү амархан сурах хүн бэ? Ямар ажлыг хийвэл сайн гүйцэтгэж чадах хүн бэ гэдгийг ингээд ажигладаг. Тэр ажиглалт гэдэг их чухал шиг байна. Тэгээд тэр ажигласны үндсэн дээр тэр хүүхдийн суралцах үйл явц зам мөрийг тодорхойлж байна. Өнөөдрийн манай боловсролын тогтолцоонд ийм зүйл хэр байгаа вэ? Хэр тусгагдсан байгаа? За зүйтэй Монгол хүнийг шинжин таних гэж нэг чухал эрдэм байна. Монголчууд ч байглаач шинжиж танд ажигладаг, таньж мэддэг. Хүнээч мөн ажиглаж шинжиж таньдаг. Тэр битгий хэл одоо эхийн хэвлийд байхаас эхлээд ямар хүүхэд олоо гэдгийг тэр их нь одоо их сайн мэдэж. Тэгээ одоо жирэмсэн байх цагаас эхлээд жирэмсэн хүний хорой цэр гэж Монгол бичигдээгүй сайхан хорой цэр ёс байна. Тэнд одоо чихэндээ муу үг сонсож болохгүй. Амандаа хараад хатуу өтөө үг хэлэхгүй. Дандаа амттай шимттэй гээд уянгад сайхан дуу хөгжим сонсгээд тэр эхийн хэвлийд боожж байгаа тэр хүүхэдтэй их нь өөрөө харьцаад тэгээд эхийн хэвлийд байхаас тэр хүүхэд их зөөлөн хүн болох тэр суур нь бүр одоо эхийн хэвлийд байх тавигддаг. Тэгээ 10 сар болоод их амарчхад заавал тэр хүүхдээ бүвэн дуу аялж чихэнд нь одоо монгол хэлний тэр яруу сайхан зөөлөн сонсголон ингээд хүүхэд тайвшраад тэгээд бүвэн дуу сонссон хүүхэд унтаад өгдөг. Ингээд хүүхдээ бүр хар нялхаас нь ихээс төрсөн цагаас нь эхлээл одоо их зөөлөн сэтгэлтэй хүн болгож төрүүлдэг. Тэр хүүхдэд атуу хөтөө юм ерөөсөө үзүүлэхгүй дуулахгүй ингэж байдаг. За тэгээд мэдээж одоо ээж нь аав нь гэр бүлийнх нь тэр хүүхдийг өөр хар нялхад нь мөлхөө байх үед нь дөнгөж тентэр тунтар гიშгэж хөлд орж явах үеэс нь эхлээл хүүхэд анх ямар аваа хэлж ямар үг хэлж сурж ийн гэдгээс нь эхлээл тэр хүүхэд ирээдүйд ямар хүн болох вэ гэдгийг ажиглаа таниад мэдчихнэ. Тэгээ одоо аавдаа ээжтэй аяг шанаа төхөөлжөхөөс эхсүүлээд ус авахаас эхсүүлээд хүүхэд хөлд орсон үеэс эхлээл өөрийн хэрээр одоо тус нэмэр болж эхэлнэ л дээ. Тэр үеэс эхлээд хүүхдэд тэр хөдөлмөрийн хүмүүжил гэдэг юм их суулгадаг. Эрэгтэй хүүхдийг аав нь дагуулад гэрийн гаднах ажил сургадаг боломжтой. Эмэгтэй хүүхдийг ээж нь дагуулад гэрийн доторх ажил, гэр орноо сайхан цэвэрлэх, аяг тавгаа угаахаас эхсүүлээд одоо тэгэл ож шид хүүл мүлээд ингээд хийх хөдөлмөрийн хуваар нь цаашгаа нэмэгдээд явдаг. Ингээд энэ бол хүүхдээ ажиглаж шинжсэн тэр эхийн эрдэм чадвар гэр бүлийн тэр юм их чухал юм аа. Тэгээд Монгол ахуй амьдрал өнөөдөр жоохон барагтай болсон ч гэсэн хуучин уламжилд бол эцэгологчдод хүүхдээ яг шинжин таньдаг, тэнд нь тулгуурлаад одоо тэр гэрийн хүмүүжил сургаалыг хүртээдэг байсан. Энэ сайхан зан заншил яг уламжлагдаж явна. Зүгээр иргэний сургууль буюу одоо нийтээр нь сургаж байгаа бараг 2000 гаруй хүүхдтэй сургуулиуд байна. Нэг анги гэхэд л одоо 40-50 хүүхдүүд одоо ингээд сууж байна. Ийм үед одоо тэр тухайн ангийн багш нь хичээл зааж байгаа багш тэр хүүхэдний бүрийн авиа чадварыг шинжин таниад энэ юун сонирхолтой, юун сонирхолгүй байна гэдгийг таних талаараа жаахан тааруу байгаа. Үнэхээр одоо хүүхэд нэг бүртээ ганцаарчлан ажиллаж чадахгүй. Нийт дунд л нэг юм хийж өгдөг, хичээл заадаг гэдэг юмар л тавиад байгаа болохоос хүүхэд нэг бүртээ тулж ажиллах талаараа өнөөгийн одоо манай сургуулиудад боломжч муутай байна. Үйл ажиллагаа сургалт их муу явагдаж байгаа гэдэгтээ бид санал нэг. Тэр хүмүүжлийн араас нэг хөөцөлдөх багш нар сургуулиуч их ховор амс болсон байна. Манай уламжил сургалтанд одоо хүүхдэд юм их чэйжлүүлдэг байсан юм аа. Үлгэр домог ярьж өгнө. Гол одоо тэр сургаалын сайхан хэлж өгнө. Тэгэд хүүхэд одоо юм чэйждэх байсан юм аа. Одоо манай энэ орчин үеийн сургалтанд.
Тэр чэйжлүүл сурах, чэйж эрдэмтэй болох гэдэг бол их чухал. Бичгийг бол чэйжээр зөв бичнэ. Тоог чэйжээр бодно. Тэрний чэйж бодлого гэдэг. Тэгээ Монгол бичиж гэсэн заахад дандаа тэр чэйж дээр нь сургадаг. Ана бахага жая датама сара сашала гэл энийг үндсэн 7 гişээр амьлуулаад өөгөр уншихэр өнөө бөхөө жойодот моцорос шөлөө. Тэгэл нүдэндээ хараад энийг гартаа хэд эвдрүүлээд яхад Монгол бичигч нөгөө үеийн тогтолцоотой дандаа юм задгаа үетэйгээ холбогдоод одоо ширээ гэдэг үгийг бичихээр ширээгээл 3 задгаа урсан байх жишээ юм. Тэгэхээр ингээд бүх сургалт манай уламж сургалт дээр чэйжлүүлд юм аа. Тэр одоо эрдэм мэдлэгтэй байх гэдгийг чэйж сайтай л гэж хэлдэг. Эренчгоо хэлдэг чэйжээ хавцлах гэж. Тэр чэйжиндээ ном хийх явдал их чухал байна. Ялангуяа монголчуудын уламжлалт, боловсрол, хүмүүжлийн асуудал бол энэ бодмөрийн зэрэгтэй их уялдсан байна. Агуулгын хувьд, арга зүйн хувьд. Тэгэхээр энэ дээр та бас олон нийтэд зориулж энэ бол ер нь одоо шашны агуулгаас нь тусдаа ийм чухал юм байгаамаа гэж таниулвал бас. Бурхны сургаал гэдэг чинь зөвхөн хүн төрлөختөн биш. Бүр тэр чигээрэн бүр хамаг амьтанд зориулагдсан байгаа шүү дээ, тийм ээ. Тэр дотроо нэг бодгалыг төгс гэхээр л яаж хүрэх үү тэр арга замыг одоо заасан. Тэр одоо шат дарааллыг л үзүүлсэн байна гэж. Тэгээ бодмөрийн зэрэг гэдэг чинь ерөөсөө л тэр дарааллыг одоо үзүүлсэн байгаа. За тэгээ эндээс бодмөрийн зэрэг дотроос авах бол их л дээ. Одоо энэ орчин үеийн дамдмаа боловсролын байгууллагууд бол авах зүйл бол мэдээж одоо маш их байгаа. За нэгдүгüүрт л хэд хамгийн ихэнд бол одоо багш. Багш гэдэг хүний тодорхойлтыг хүртэл одоо бодмөрийн зэрэг бүр одоо ингээд багш хүнд одоо ямар эрдэм байх ёстой тийм ээ. За түүнийг шүтэх ёс нь ямар байх ёстой. За шав хүн ямар эрдэмтэй байх ёстой. Шав хүн багш хүн одоо шав хүндээ ном сургах, зааж сургахтаа ямар хандлагатай байх ёстой ингээд бүгдийг ингээд нарийн сайхан тодорхой ингээд номлосон байх жишээ тийм ээ. Тэгэхээр энэ бүгдийг одоо ингээд аваад одоо орчин үеийнхэн сургалттай хослуулад явбал үнэхээр одоо сайхан байна. За тэгээ нэг багш нь өөрийнхөө шавнар дотроос хүртэл за чи болвол тодорхой хэмжээнд хэдэн хүүхэд одоо ингээд ном заагаад явах боломж чамд байна шүү. Ингээд ийм байдлаар тийм ээ. Шавнарын зүгээс ч гэсэн за тэр хүн чинь ер нь их номондоо их сайн юм билээ. Заах таан ч гэсэн одоо их мэргийн юм билээ гэх маягаар ингэж одоо багшлах хүн нь ийм маягаар сонгогдож гарч ирдэг. Одоо ямар ч алдаагүйгээр одоо үнэхээр л нэг багшлах чадвартай хүн л тэнд багшилж эхэлдэг байх нь шүү. Тэрнээс тэнд одоо сураад төгсөж байгаа 40-100 мянган лам нар бүгдээрээ тэр бурхны сургаалыг багшлаад явах. Мэдээж одоо тэрийг заах арга зүй гэдэг нэг юм байгаа шүү дээ тийм ээ. Мэдээж тэр хүнд мэдлэг нь байгаа ч гэсэн бас тэр хүн өөрийн хэмжээнд цаашаа заах арга зүйн хувьд тэр заах аргачлалын хувьд тэр хүн яг бүрэн гүйцэд байна уугүй юу гэдэг чинь хэцүү шүү дээ. Тийм болохоор тэрийг наанаас шавнар болоод цаанаас багш нарын одоо тэр хандаж шинжиж ажиглаж байж тэр хүнийг багшлах чадвартай хүн гэдгийг сонгож гаргаж ирж байгаа ийм тийм зүйл байна. Тэгэхээр одоо манайхан бол одоо боловсролын системд бол мэдээж багшийн сургууль тусдаа сургууль байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд эр хүн төлбөрөөн төлөө тэр сургууль сурлаа. Тэгээд эр хүн 4-5 жилийн дараа багшлах одоо эрхээ авчихлаа тийм ээ. Гэтэл яг тэр хүн 100% тэр хүн цаашаа очиод одоо шавнартаа хичээл ороход бүрэн гүйцэд яг хангаж чадаж ийн үгүй юу ч бас эргэлзээтэй байгаа шүү дээ тийм ээ. Шав хүн ном сонсоход хамгийн чухал зүйл гэх юм бол савны 3 гэм 6 хур мэдл гэж жишээ нь одоо гарч байгаа хэрэгтэй. Савны 3 гэм гэдэг чинь ерөөсөө л их энгийн зүйл байгаа байхгүй юу? Хөмөрсөн сав шиг гэж байгаа тийм ээ. Хөмөрсөн сав шиг одоо анхааралгүй тийм болгоомжгүй байж болохгүй. Цоорхоо сав шиг одоо сонссон мэдсэн юм аа. Тийм тогтоохгүй ингээд одоо саяны хэн батгахгүй хэлдгэр цээжлэх тогтоох чинь энд яваад шүү дээ тийм ээ. Альва зүйлийг сонссноо дахин давтаж өөртөө дадуулахгүй тэгэл сонсоод л орхиод байх юм бол мартах чи одоо цоорхоо савтай болохгүй шүү дээ. Цоорхоо савтай адилхан байна. Дараагийнх нь одоо хамгийн сүүлийнх нь бол бохир савтай адил. Тэр хүн эрдэм номыг сурч байхдаа ямар сэтэл санаагаар сурч байна уу гэдэг чинь маш чухал байгаа байхгүй юу? Бодмөрийн зэрэгээс бол авах юм асар их байгаа. Тэгээ үүнийг одоо мэдээж орчин үеийн боловсролтой бас шингээж болдог болвол үнэхээр сайхан байна. Энэ бодмөрийн зэрэг гэдэг бол үнэхээр бог зонхов ийм боловсруулсан. Энэ сургуульмжуулах ухаантай маш их сайхан холбогдож байгаа.
Ламтан сая ярьлаа. Жишээлбэл багшийн 10 эрдмийг яг тооцсон байт. Тэгээ багшийн 10 эрдэм дотроос жишээлбэл ишээр баян гэдэг чинь нөгөө онлын мэдлэг ариун байх ч гэдэм үү. Тэгээ багш хүн ер нь мэдлэг сайтай байх, багш хүний заа гарга сайн байх энтергээд багштай яг шууд холбогдох нь 3 4 чадвар байгаа. Бусад 6 дандаа багшийн өөрийнх нь ёс зүйрөө орц. Багш хүн хичээнгүй байна. Багш дахин заахтаа үл хойрох шин гэд. Ингээд би одоо энэ бодмөрийн зэргийг чинь их уншдаг юм байгаа. Бараг миний ширээний ном тэр дунд бодмөрийн зэрэгт их тодорхой. Манай бүр Батлам бас гэрэл өвчтөр гаргасан л да олон жил юм. Тэгээ энийг одоо манай энэ багш нар боловсролын улсууд энэ бодмөрийн зэргийг сайхан уншаарай гэж бас ингэж бодож байгаа. Тэгээ энэ дотор жишээлбэл энэ багшийн номлохын ёс, шавийн сонсохын ёс хоёр хугас байвас, тэнцүү байвас, сая шав дэвшмөө гэсэн сайхан гайхалтай үг. Гэтэл энэ харьцааг бид өнөөдөр алдагдуулчаад нэг үе багш төвтэй сургалт гээл. Багшийн нэг хичээл одоо багшийн үүрэг их сайн байгуул тэр хичээл сайн болно гэдэг. Тэрнийг багш төвтэй сургалт гэдэг. Энэ биш байна. Ер нь шав төвтэй сургалт руу бидний шилжлээ гэхэд одоо манай хүрээдэн ч гэсэн 90-ад оны үед бид бүр шав төвтэй сургалт гэдэг төсөл хүртэл авч хийжсэн. Тэгэхээр шавьяал сургаатай, шавил өөрөө одоо хичээгээд багшийн үүргийг бүр багасгаад. Ялангуяа оюутан төвтэй сургалт гэхээр ихтэй сургуулийн багш нар чинь одоо оюутан төвтэй сургалт явуулж байна. Та нар одоо энэ номнуудыг уншаарай гэдэг нэг зөвхөн чиглүүлэх төдий юм аашид. Тэгээ багшийн үүрэг оройлыг багасгаж ерөөсөө болохгүй. Шавийн ч үүргийг бас багасгаж юм ихсгэж болохгүй. Тэгэхээр энэ бодмөрийн зэрэг зааснаар бол яг тийм хугас байх тухай юм байна. Тэгээ мөн нэг юм зүйл байсан. Энэ багш заавч бүхнийг ис заана гэж. Тэр багш юу заадаг байсан юм бэхэр одоо бид багш бүгдийг л заах гэдэг юм. Хэрэгтэй хэрэггүй юм тэр дотор нь байна. Тэр багш бол зөвхөн нэг тийм чиглүүлэгч, хөтлөгч, эрдэм номд хамгийн чухал юмыг заана. Чухал бүсийн хүүхэд өөрөө суралцагч өөрөө одоо бие дааж олон ч гэдэм юм. Тэр ийм сайхан үгнүүд энэ бодмөрийн зэрэгт их байгаа. Энэ орчин үеийн одоо манай боловсролын дидактикт одоо авч хэрэгжүүлмээр энэ сайхан өв уламжил байна л да. Тэгээд сая ламгой хэллээ тэр багшийн 10 эрдэм, шавийн 5 эрдэм. Тэр тосоо одоо тэр шавийг хөгжүүлэхтэй олбогдсон. Тэгээд багш шавийн барилга, тэр шүтэн барилгыг одоо энэ бодмөрийн зэрэгт их сайхан заасан. Хувь хүний хөгжил, нийгмийн хөгжилд хамгийн чухал үүрэгтэй нэг асуудлыг хөндлөө. Энэ бол боловсрол. Хувь хүн боловсрох, хүм үүжих, төлөвшөх, хүм болох энэ асуудлыг хөндөж ярилцлаа. За энэ дээр мэдээж хэрэг манай Монголын Бурхны ширээ төв гандан дэвшлэн хийдийн Дашчоомбол Дацангийн шулаав гавж Батбаатарлам боловсролын шинжилгээ ухааны доктор профессор батгахгүй олон сайхан санаа оноог биднэрт хэллээ, бид нартай хуваалцлаа. Боловсрол гэдэг бол зөвхөн сургуулийн асуудал биш юм байна. Гагцхүү багшийн асуудал биш юм байна. Зөвхөн суралцагч шавийн асуудал биш юм байна. Дан ганц сайн хөтөлбөрийн тухай асуудал биш юм байна. Энэний цаана маш нарын онол арга зүй бүхий боловсролын философи гэдэг зүйл байх ёстой. Ялангуяа 21-р зуунд Монгол хүүхдүүдэд зориулсан Монголын боловсролын философи гэдэг зүйл нь байгаад бусад хүчин зүйлүүд нь бүрдэж бид нар сайн боловсрол, сайн ёс суртахуун, сайн төлөвшил, сайн хандлагыг бий болгох юм байна гэдгийг ойлгож авлаа. Эрхэм хүндэт үзэгчдээ Монголын Бурхны ширээ төв гандан дэвшлэн хийд, Монгол Улсын шинжилгээ ухааны академи, Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн хамтран бүтээдэг буддизм ба шинжилгээ ухаан нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар та бүхэнд хүрлээ. Дараагийн дугаараар иргэн уулзцгаая. Баярлалаа. Нэвтрүүлгийн хамтрагч өв соёлын голомт төсөл.